Японы алдар Shonen Jump сэтгүүл нь дэлхийн сор болсон олон бүтээлүүдийг бидний мэлмид түргэж чадсан билээ. Тиймдээ шинээр гарч ирж буй зохиолчдыг дэмжих үүднээс сар болгон тэмцээн зохиож тэрхүү тэмцээнд ялсан хүмүүсийг өөрсдийн сэтгүүлдээ нийтэлдэг. Өнөөдөр би та бүхэнд аль хэдийн 2026-ыг байлдан дагуулад эхэлсэн үзэгчдийн сайшаал магтаалыг хүртсэн 3 мангаг танилцуулъя гэж бодлоо л доо. За тэгэхээр бидний танилцах эхний манга бол Kagurabachi. За тэгэхээр энэхүү манга нь болохоор ерөөсөө хэвлэгдээгүй байхдаа л олон түмний хүлээлтийг үүсгэсэн ягаад гэвэл нэг мим гарсан учраас тэгээд гарсан даруйдаа болохоор One Piece, Jujutsu Kaisen гэх алдартай мангануудтай энэ зэрэгцэж ирсэн л дээ. Яг энэ онцгой зүйл нь яг юу юм бэ гэдгийг өнөөдөр та нарт тайлбарлаж өгье. Тус манга нь болохоор жирийн нэгэн дархан аав хүү хоёрын амьдралаар эхэлдэг л дээ. Гол дүрийн залууг маань Чихиро гэх ба аавынхаа дархны газар ажиллахдаа ихээхэн баяр хөөртэй байдаг л да. Чихирогийн аав болохоор яадаг хүү юм бэ гэвэл улстай битгийл төв дэлхийд алдартай дархан. Ягаад гэвэл энэ аавынх нь урлсан 6 шидэт сэлэм дайныг дуусгасан бохгүй юу? Дайн дуусны дараа мэдээж аав нь тэрхүү сэлмүүдээ буцааж авсан. Гэвч нэг өдөр Хишаку хэмээх нууц бүлэгэл аав руу дайрч тэрхүү 6 сэлмийг нь хулгайлдаг. За мэдээж манга болсон тэгэл юу л аавын зүгээр үлдээх үедээ мэдээж хөнөөцдөг. Гэхдээ манай Чихирогийн хувьд аавтайгаа цуг хийжсэн 7 дахь сэлбэн өөрт нь үлдсэн байдаг гэхгүй юу? За энэхүү ерөөхдөө та нарын таамаглаж байгаачлан аавынхаа 6 сэлэн болон амны хариуг авахын тулд Чихиро өшөө авалтын аялалтаа гардаг л да. Мэдээж нилээдгүй хар бараан зурагтай цуснуужууд энэ манган дээр асар их гардаг. Гэхдээ зүгээр нэг өшөө авалтын талаарх манга гэж бодох хэрэггүй. Энэхүү манга болохоор хариуцлага, өв заламж болон хүчийг хэрхэн зөв ашиглах вэ гэдгийг ерөөдөө амар сайн дурдж тайлбарласан байдаг. Миний энэ мангагаас хамгийн дуртай зүйл нь манай Чихирог ашиглаж байгаа энэхүү энтэнгээс сэлэн байгаа байхгүй юу? Энэ сэлбэн нь тийм хоёр загастай л да. Энэ загас нь болохоор өөрийнх нь чадвар гэж ойлгож болно. Тэгээд манай Чихиро сэлмээ нэг үед хар болон улаан загас гарч ирдэг байхгүй юу? Тэгээд энэ загас олголт нь болохоор Чихиро тус бүрийн давуу талыг олгодог байна. Айгүй сонирхолтой зохиолтой. За тэгэхээр үүнээс илүү ярил спойл болчих болохоор дараагийн мангаар орцгоё. Та нарын толгойд яг шулам гэвэл юу бодогддог вэ? Олон жил анime манга үзсэн бидний хувьд болохоор угаасаа шулам гэдэг чинь тийм шүүр унсан тэгээ малгай өмсөн эмхтэн л байж таарна штэ. Гэхдээ бидний тэрхүү бодлыг болохоор Ирума Куни зохиолч болох энэхүү залуу нэг цагаар шийджээ. Ичи Дэвич буюу эрэгтэй шулам гэж монголоор орчуулах юм уу энэ манга нь болохоор бүр лааж байгаа заяа. Яг л үндсэн утгаараа лааж байгаа. За тэгэл Хантрик, Сантор, Соло левелинг гэдэг бидний төсөөлөлд анчид гэсэн хүмүүс байдаг да. Энэ ертөнцийн анчид нь болохоор шулам. За тэгээд энэхүү шулмнууд уян ангуучд нь болохоор Magix гэсэн тийм оюун ухаанд аратандуудтай тулдаг юм байна л да. Тэднийг агнжиж шулам болдог. Гэхдээ манай гол дүрийн залуу Ичи зөвхөн шулмнуудыг эмхтэн байлгасан онлыг няцаахаар гарч ирдэг л дээ. Манай залууг болохоор ингээд хүүхэд байхад нь ганцхан хутагтай ингээд ойд хайчдаг хэвгүй юу? Тэгэл угаасаа амьдрахын эрхэнтэй тэгэл яг л байгалийн амьдралд тасч байгаа юм чи тэр хутгаараа ан гөрөө хийн бүхий л яг л тийм зэрлэг хүн шиг болчтой. Тэгээд нэг өдөр ингээд ойгоор тэнүүчлээд ан хийхгүй явж итэл Magix-ийн хаан болох нэгэн амар эвгүй нөхөр таардаг хэвгүй юу? Тэр эвгүй нөхрийг дарж авахаар Дискарас буюу энэ ах өрхийг чиг харж байна та нар. Энэ нэгч болохоор яг энэ ертөнцийн Гожол гэсэн үг хамгийн хүчтэй шулам заяа. Уг нь чаваас энэ Magix-ийн хааныг ялж чаддаг хэвгүй юу энэ манай ихч. Гэхдээ энэ Magix-ийн хаан байгаа нэг шалтгаантай яг л энэ цээжэндэг тийм зүрх байдаг хэвгүй юу? Энэ зүрхийг хизээч эмэгтэй хүн сэтэлж ерөөдөө алж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр баг эн чинь үхэшгүй гэсэн үг болж байгааз ягаад гэвэл эрэгтэй хүн шулан болж шид ашиглаж чадахгүй. Гэхдээ ямар ч заяа харьсан учирлаар энэ нэг Magix-ийн хаан нь манай Ичигийн хийсэн зангад хөлөө иждэг хэвгүй юу? Мэдээж манай Ичи энэ бүх хугацаанд яг л анчин шиг чив чимээгүй дууг ингээл тэр нэг бургасан цууж ясан заяа. Тэгэл яг хавханд нь орох тэрхүү мөчийг тааруулж агаад зүрхэнд нь өөрийнхөө хутгийг зоодог. Нөгөө багт нь өгжсэн ганцхан хутгийг л зоодог. За ийхүү манай Ичи болохоор энэ ертөнцийн дээр байж болох хамгийн анхны эрэгтэй шулан болж байгаа. За яг энэ Ичигийн шулмын хүч бол бүр айхтар заяа зүгээр л гараас авахад тэр оймоо бүхлээрээ алга болж түүмэр мөмбөр болоод энэ юу солиорж байгаа. Энэ манга босоод тийм шидтэй манганаас юугаараа ялгаатай гэвэл энэ манга ерөөсөө шид ашигладаг. За бидний мэдэх манган дээр болохоор өөрийнхөө гараас гал, уус, мүс юу байдгийг тэгэл гаргаж баргаал гол дүр нь 3 4 5-ыг шаргадаг юм уу тиймэрхүү байдаг да. Энэхүү манганд болохоор шулмнууд хичнээн шидэд араатай агнан тэр хэмжээгээрээ хүчтэй болно гэсэн үг. За тэгэл араатай агнан гэж байгаа бол манай Ичи чин юу илээ ойд амьдрал суртсан араатнуудыг хэрхэн мөшгөөл маш сайн мэдж байгаа хүн шүү дээ.
Ийхүү одоо эмэгтэй шулмын ертөнцийнх манай Ичигийн аялал эхэлж байгаа юм л да. За тэгэхээр бүгдээрээ хамгийн сүүлийн мангатайгаа танилццгаая. Тус манганы нэрийг Witch Ryu гэх ба яг л манай өмнөх мангатай адилхан шулмын талаар гардаг. Энэхүү манга нь болохоор 2025 оны одоо 10 дугаар сарын 23-аас гарч ирсэн бөгөөд ерөөд бол гараад дөнгөж 2 сар болж байгаа. Гол дүрийн охиныг маань Нона гэх бөгөөд ерөөдөө ээжтэйгээ айгүй тайван амьдардаг одоо шулам охин байгаа байхгүй юу. Гэхдээ энэ ертөнц Ичид болон тэр шулмыг үүсэн яддаг. Уг нь бол эхлэл нь айгүй 50 манга юм л да. Энэ манга болохоор айгүй тиймтэй аз жаргалтай ээж хоо хоёрын цуг ингээд амьдардаг одоо ертөнц байгаа байхгүй юу. Тэгээд Ноно болохоор нэг өдөр найзтай туслахын тулд өөрийнхөө иж хидийг одоо санамсаргүй ашиглацдгийг. Данс тэрхүү үйлдэл нь хитрхи сэжигтэйж тарангуйтай одоо тэр иж хидтэй тэнцэх албаны нөхдөд ирэнгүүтээ Ноногийн амьдрал 13 эргэж байгаа гардаг байхгүй юу. Нөгөө нэг айгүй 50 өрнөлтөй явж байсан анимчин генеттэй алан хядлага одоо юу гэж нийгмийн гадуурхал зэрэг маш олон зүйлийг генет хөндөд эхэлдгээрээ даваа талтай. Тэгснээ энэ одоо ич хидтэй тэмцэх бүлгийн нөхдүүд нь ич хидэд дургу мургу гэж хуцдаг хэрнээ өөрсдөө хүртэл одоо тэр ич хидтэй хүмүүстэй ингэ цуг ажиллаж мэжилдэг заяа. Жохоо сонио. Энэ мангаг одоо ганц алдартай ганцхан цааш юмтэй угаасаа л тэгтээ бас зохиол нь бас гоё л да. Тэгтээ хамгийн гоё зүйл нь энэ манганы зураглал. Яг тулааны хэсгүүд айлынхаа одоо тэр дайснуудыг дүрсэлж байгаа байдал мэйлгээд үнэхээр л ярих юмгүй гоё. Тэгэл яг ингээ манга дүрийнхээ одоо царайны хурилыг айгүй гоёор илэрхийлдэг мангнууд ер нь ховор доо. Над чиг бараг ингээ зохиолыг бараг уншихаас залхуурдаг хүн бараг ингээ царайг нь хараад мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ бараг ийм илэрхийлж да ийм юм мэдэрч юм да гэд. За тэгэл нэгэн золгүй явдлаас болж ингээд бүх юмаа алдсан охин одоо энэ ертөнцид яаж буцаж босч ирж яаж өшөөгөө авах талаар бас энэ манганаас үзэж болох боломжтой. За нэг имэйл байна guys. Тэгэхээр өнөөдрийн бичлэг маань үүгээр дууслаа. Одоо тус 3 мангаг нь уншихыг хүсвэл өөрсдөө уншиж үзээрэй. Ягаад гэвэл яриаг үсэг маш олон байгаа. Дурддаггүй зүйлстэй. Би ерөөд бол ерөөсөө спойлдохгүй хэмжээнд л ярьсан байгаа шүү. Дэрийг анхаараарай.